өглөөний минь. За, урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. За, та кофе уух уу, кагами уух уу? Тэнд хүн яриад та тийш ярьж байгаа. За, бүгдээрэнд нь өглөөний минь. За, манай өнөөдрийн түүхий хуваалцын болонд маань болроо менежер маань оролцож байна. Урилга хүлээж ирсэнд баярлалаа. Баярлалаа. За, та кофе уух уу, кагами уух уу? Кагами. За, баярлалаа. Баярлалаа. За, юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулаад ямар түүхтэй, ямар замналаар явж байгаад Abico гэдэг компанитай зүрх сэтгэлээрээ холбогдсон бэ? Тэр талаараа хуваалцаач. За баярлалаа. Бүгдээрэнд энэ өдрийн минь төргий. Намайг Болор Эрдэнэ гэдэг. Анх 2017 онд худалдааны зөвлөхөөр ажилд орж байсан. За тэгээ анх яг Abico'д яагаад орсон шалтгаан нь гэхээр би өөрөө их баригч мэрэгчлээ байхгүй. Тэгээд 2015 онд миний лиценз дуусаад тэгээд нэг гадагшаа Солонгосоор ажиллаж агаад ирээд нөгөө нэг яг ажил хайгаа явж байсан чинь манай бэрэгч Abico'д ажиллаж байсан. Тэгээ амраагчаар нь ажиллаад явж явах хугацаанд надад нөгөө нэг ажиллаж байгаа ажил маань маш их таалагдсан гэхээр бүтээгдэхүүн манаас. Би нөгөө нэг их баригч мэрэгчлээ болохоор ээж олон хүүхдүүдийн асаргаас хуулаад одоо нөгөө нэг бүтээгдэхүүнээ ингээд зөвлөж тайлбарлаад тэгээд Японы юм судалгаа шинжилгээнд дээр үндэслэн ингээд хийсэн бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчд маань маш таатай хүрч байсан. Тэгээд би ер нь бол өөрийнхөө мэрэгчлээс гадна энэ бүтээгдэхүүндээ маш хайртай одоо тэгээд Abico бол одоо сонгож ажиллах шалтгаан юм байсан. Одоо тэгээд Abico-гоор өглөөд 9 жил өгч. За ингээд хамтдаа талбарлуугаа орцгоо манай хамгийн топ борлуулалттай салбар байгаа. Японы номер 1 бүтээгдэхүүн пижамбэр энэ байна. Тэгээд дутуу нэр юм тий. Тэгвэл юу хамтдаа хахад цэцэн л та. Тэг бүц нэраагийн хамчаа. За, амьдралынхаа одоо 9 жилийг Abico компанитай холбосон байна. За, энэний одоо таныг татдаг Abico компани гол төлхөөр нууц нь юу байв? За, яагаад Abico'д урт хугацаанд ажиллах болсон шалтгаан маань болохоор ер нь бол нэгт удирдлагууд маань ер нь бол зааж чиглүүлээд суралцах тал дээр бүх одоо дэмжлэгээр тусалж дэмждэг. Тэгээ ер нь бол чи чадахгүй бол өөр ер нь хийн чадах юм бэ гэл ер нь боддог хүмүүс байгаа. Тий. Тэгээд дараагийн шалтгаан болохоор би Abico'д ороод амьдралынхаа хантай очиж байсан. Тэгээд тэр болохоор ер нь амьдралынхаа турш ингээд хамт амьдрах хүнтэйгээ одоо уулзах хувь тавилан Abico-гоор дамжиж гүүр одлон ирсэн болохоор миний ингээд Abico'д үлдэх одоо ажиллах одоо бас урт хугацаанд ажиллах болж байгаа байгаа. Дараагийнх нь болохоор би нөгөө нэг жирэмсэн болон төрсний дараа ерөөсөө Abico-гийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг гэсэн аахгүй юу? Яг жирэмсэн үедээ бас хөтгөн хаталтанд авж ирээ угаш тэ төрсний дараа нөгөө нэг анхан төрөгчөөд маань одоо хөхөө яаж хөхүүлэхээс эхлүүлээ дутуу амлалтсаас болоод хөх хагарах асуудал үүсдэг гэсэн. Тэгээд тэр үед болохоор ер нь пижаны бүтээгдэхүүнээ хэрэглээд өөрөө өвдөхгүй тэгээд бас бүтээгдэхүүнтэй дурлаж тэгээд ер нь одоо энэ урт хугацаанд ажиллах миний гол шалтгаан байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө суралцах боломж. Тэгээд өөрөө л ер нь хүсэх юм бол манай удирдлагууд маань үргэлж дэмжиж тусалж чи чадна гэсэн итгэлийг маш өгдөг. Тэгээд цалин авангаа ингээд суралцна гэдэг бол надад бол маш том тийм боломж байсан. Тэгээд ер нь бол нэг надад бас айгүй нэг тийм хэцүү байсан аахгүй юу? Анх ингээд декрет авчаад эргээд ажилд ороход би ингээд яг шинэ ажилтан шиг мэдэхгүй чадахгүй зүуд айгүй тохиолдоо. Тэгээд тэр үед болохоор манай ажилчид ч гэсэн бас манай компанийн маш хурцтай хөгжсөн гэсэн. Тэгээд тэр үед болохоор бусдад ингээд төв хөдөлт дургуугаасаа ч юм уу одоо тийм өөртөө зарчимтай болохоор бусдад ингээд асуух тэгээд тэр хүний үнэтэй цагийг авах ч юм уу тэгэх байдал нь тэгээд өөрөө бас удаан нөгөө нэг юм ойлгож сурдаг болохоор тэр жоохон өөрөө нэг жоохон тиймэрхүү байдлаас төвөгшөөгөөд хэрвээ би одоо энэ бүхнийг даваад суралцаад чадах юм бол одоо шинээр орж иж байгаа ажилчид болон дэвшин ажиллаж байгаа ажилчдаа бас тусалж дэмжиж одоо суралцах одоо гүүр нь олж ажиллах юмсан гэж бас өөрөө айгүйх одоо мөрөөдөж ирсэн. Тэгээд тэр одоо дэмжлэгийг болохоор удирдлагууд маань мөн
хань жил арыг маань баттаадаг манай хадам ээж. Ер нь бол би ингээд одоо урт хугацаанд миний чадахгүй скиллүүд зөндөө байгаа. Тэгээд би ажил дээрээ бараг 8 хүртэл 9 хүртэлч ажиллах магадaltaй байна гингүүд за араа бити ер нь санаа зов. Тий, бити санаа зов чи ингээд чадаад сурч хөгжөөд сурч хөгжснийхаа дараа өөртөө илүү цаг зав гаргах юм бол ээж нь одоо тэр үед их баярлнаа гэд. Тэгээ манай хадам ээж бол одоо ч гэсэн бидний ингээд бат дааж ажилтдаг. Дааж одоо төшиг тулгуур болдог маш хамгийн гол төшиг тулгуур болдог юм байна. За баярлалаа. За 9 жилийн өмнөх болроо одоо 9 жилийн дараах болроо яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ? 9 жилийн өмнөх одоо би ер нь тийм бас өөртөө ихтэй хүн биш байсан. Яг хоо ингээд бусдаа ингээд харилцаа үүсгээд хүн ингээд асуувал хариултаад ч юм уу тий өөрийнхөө хэмжээнд ингээд харилцаа үүсгдэг. Тэгтээ одоо бусдад 100% ингээд туслаад одоо чиний чадахгүй мэдгүй юмыг би ингээд зааж өгч чадна гэдэг хэмжээнд бол биш аа. Надад ч бас чадахгүй мэдгүй зөндөө одоо арин туршлага байхгүй учраас бусдад зөвлөхөд бол надад бол тийм мэдхгүй чадахгүй юмар их дүүрэн хүн байсан. Одоо 9 жилийн дараах болохоор Abicod одоо ямар олон юм ингээд сурч хөгжөөд тэгээд одоо миний хувьд болохоор ингээд нэг шатанда бас удаан байгаагүй. Ингээд худалдааны зөвлөх офис менежер тэгээд борлуулалтын менежер худалдааны зөвлөхөө буцаад ч юм те тэгээд борлуулалтын ажилтан тэгээд борлуулалтын менежер гэдэг бүх ингээд шатлалыг ингээд сольж авах хугацаанд би ингээд өөр ингээд компанид орсон юм шиг надад тийм мэдрэмж төрдөг. Тэгээд тэр үедээ би тэр одоо ажлын байрнаасаа зөндөө юм суралцж идэг. Надад чадахгүй юм зөндөө байдаг талаар. За одоо таны хувьд одоо шинэ орж байгаа анх орж байгаа тань шиг одоо 9 жилийн өмнө орж байгаа болроо шиг те анх Abicod орж байгаа хүмүүс за та Abicod орсноор энэ гурван зүйлийг маш сайн суралцж чадсан шүү. Энэ дээр бол би амлалт өгч чаднаа гэх юм уу те тийм зүйл байгаа бол хаалцаач. Ер нь бол Abicod ажилласнараа өөрөө хүсгэл юм бол ер нь суралцсангаа цалин авч ийн гэж болно. Ер нь бол манай компани ажилтны бүрлүүгээ чиглэлж урамшуулж ямар л одоо ажилтныхаа бүхэл талаар ингээд дэмжих гэж ажилладаг. Хоёрт нь чи өөрөө л хичээх юм бол ер нь бол амьдрал чинь бол тийм эзэн хичээгэл заяа чинь манай ээж хэлдэг байхгүй. Чи л хичээж чи хичээх юм бол заяа хичээнэ эзэн хичээгэл заяа чинь шүү гэдэгсэн. Гурт нь бол одоо нэг эерэг байгууллага. Тэгээд хамт олон ч маш гоё эерэг ажлын 8 цагаа ингээд гоё эерэг хамт олонтой өнгөрүүлснээр чиний амьдрал ч гэсэн ингээд гоё байна л гэж би харж байгаа. Тийм. За баярлалаа. Өнөөдөр бид хоёр азаа үзье гэж бодлоо. Амьдралд ер нь аз гэж байдгүй. За та азаа үзэж болроо. Морьтой байна гэж юм те. За морь буулгаж ийн гэж энэ жижиг гэлтгүй зүйлд та өөрөөрөө бахархаж исэн зүйл байдгүй. Ямар зүйлээр бахархдаг вэ? Хүүхдээ амжилт гаргахаар айгүйх бахархдаг. Тэгээ бас хань ажлыг амжилт гаргахаар маш их бахархдаг. Ер нь бол тэгтээ нэг өөрөөр нэг хатар бахархдаг. Ер нь бол тийм багийн хамт олонны ч юм уу одоо нэг амжилттай зөвл хийгээд одоо тэгэхээр маш их бахархдаг. Тэгэхээр та ч гэсэн өөрөө хин нэгний бахархдаг хүн байхыг бодож явдаг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр манайхан бас болроогоор менежерээр бахархдаг бол комментор хэрхэн бахархдаг гэж өгөөрэй. За дараагийн нэг зүйл маань хэрэв нэг өдөр бүх зүйл боломжтой байсан бол та юу хийж үзмээр вэ? Хэрэг бүх зүйл боломжтой байсан бол би одоо нэг том гэр бүлэрээ ч юм тий өвөө амьд байсан бол өвөөмтэйгээ тэгээд аавчтэйгээ гэр бүлэрээ гоё одоо гоё орнолоо хамтдаа аялаад ирэхийг хүссэн. Халуун ам бүлээрээ. Тийм. Яг манай өвөө хоёр нэг тэгж орноор аялж байгаагүй. Нэг онгоцонд сууж үзэж байгаагүй. Тэгээд би хэрвээ бүх зүйл боломжтойсэн бол өвөө эмээгээ дагуулад нэг гадагшаа явж гоё юм үзүүлж ирэх байсан юм. Айгуу гоё дурсамжийг бүтээх байсан гэж боддог. Тэгэхээр энэ нөгөө хин нэгэнд ямар нэгэн гоё зүйл хийж өгнө гэдэг энэ сэтгэл ер нь хад жаргалын түлхүүрнэ гэж би боддог шин. Угнаа захирал маань бас хэлж штэ тийм. Хүн бусдад тусалж байхдаа хамгийн ихээр гэрэлтдэг гэж. Би ч гэсэн тэрэн их итгэлтэй байдаг.
ер нь хүн бусдад тусалж байхдаа өөрийнхөө бас нөгөө чадахгүй чанар өөрт байсан тэр гоё өгөгдлөө бас олж авдаг гэж боддог. Яг тийм шүү дээ. За таны хувьд амьдралынхаа хугацаанд унаж босч байсан зүйлүүд бас тохиолдсон баг. Энэ түүхээсээ хаваалцвал. Зарим хүмүүс ингээд бага насныхаа дурсамжийг ер нь сандгүй шүү дээ, тий. Миний хувьд бол нөгөө ухаан орох цаг гэдэг бол айгу бага болчихсон гэсэн. Бүр цэцэрлэгтэй хувьяач сандаг. Тэгэд би ер нь бага наснаа 24-т явдагсан аахгүй. Тэгээд ер нь миний хүүхэд насны хамгийн хэцүү үеэс ер нь миний амьдралын хамгийн хэцүү үед хүүхэд насл байсан. Тэгээд нөх хүүхэд чинь гинэн цагаахан ер нь бусдын туслалцаа дэмждэг агай хэрэгтэй байдаг. Тэгээд тэр үед болохоор манай гэр бүл бол ер нь жоохон асуудалтайсан. Тэгээд тэр үедээ болохоор би ер нь бол ингээд цэцэрлэг тавах ясаа бие дааж эхлээд тэгээд манай дүү төрөөд тий. Тэгээд нөгөө дүүгээ асар суйлдагсан болохоор ингээд одоо хариуцлага гэдэг юм ирдэг шүү дээ. Тэгээд хариуцлагатай болж ирээд дунд ангитаа болохоор хоёр ахтайгаа байшинд ингээд тусдаа бие дааж амьдраад ахлах сургуультай болохоор дотор байранд амьдраад тэгээд оюутны дотор байр ер нь тэгээд байр хөслөөд дандаа л бие дааж амьдарч гисэн. Тэр маань л ер нь бол одоо энэ амьдралын маань ер нь бол ихлэл бие даах чадвар төсвөр төвчээр бусдад туслах одоо сэтгэл тэгэл ер нь тэрэнд бүх суурь тавигдсан баг гэж би хардаг. Таны энэ туулсан амьдралын түүхээс харахад та ер нь бол мэтршгүй зан чанартай урагшаа тэмүүлсэн зүйл хатуужлыг бас энэ хаалаасаа харж авсан. Тэр үед болохоор би ч нөгөө хүүхэд хатаа айгу тийм дотгошоогоо бас их өөрөө өөртөөгөө ярина. Ер нь баг бурханд байтаа ингээд итгэдэг ямар нэг аливаа зүйлд айгу итгэдэг. Хүүхэд ч бас нөгөө тийм итгэдэг шүү дээ. Тэгээд би ер нь хэцүү зүйл тохиолдоход ирээдүйд маш их гоё тийм амжилт бүтээл ирнэ гэж боддог байсан. Тэгээд миний хүүхэд насны бодол бол маш их тийм хүчтэй бодол гэж санагддаг. Яагаад тэгэхээр бүгд биелсэн байхгүй. Би ингээд амьдралаа маш гоё гэгээлгээр ингэж бодоод би ингээд бусад хүүхдүүд шиг гадагшаа явж үзэж болохгүй шүү дээ. Би бас надад тийм аз тохиох ах ч юм уу те. Нэрэн үнэхээр аз тохиосон. Тэгээд норог ус руу аялжсэн. Тэгээд норогт очиод гэр бүлээ санаад ч юм уу те. Тэмүүтлээ нөгөө нэг аз тохиогоод ингээд азтай сэрнэ азгүй юм шиг гэр бүлээ санаад л те. Тэгэхээр тэр үедээ ч гэсэн ингээд тухайн байгаа цагтаа би энд байгаа л цаг үедээ талархаж явах хэрэгтэй. Тэр чинь богино 2-3 жил яг залуу байхад бол тэр нь урт хугацаа юм шиг санагддаг байсан. Тэгээд яг одоо байгаадаа би талархах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог байсан. Тэгээд бусад хүмүүс ч гэсэн ингээд ямар гоё ингээд миний одоо зургуудыг үзээд ч юм уу тэгээд гадагшаа явж гоё юм үзэх юмсан гэж бодож байгаа. Өмнө ч гэсэн би өөрөө ингээд хүсэж мөрөөдөж ирчээд яг одоо цагтаа л гоё байх хэрэгтэй юм байна гэж ер нь бодож тэр үедээ ингэж одоо цагтаа талархах нь маш чухал юм биш үү гэж бодсон. Тийм шүү тий. Одоо цагтаа таларгаад яг ирээдүйд хүсэл тэмүүлэл мөрөөдөл таныг хөтлсөн байна гэж бодож байна тий. Таныг тодорхойлох нэг үйл үг гэж юм уу тий. Нэг үгээр тодорхойл гэвэл танд хамгийн түрүүнд ямар үг бууж байна? Намайг одоо тодорхойлох нь би ял өөрийгөө тодорхойлох юм бол хичээнгүй ер нь бол айгүй хичээл зүтгэлтэй л гэж тодорхойлох. Хичээнгүй гэдэг тий. Маш их хичээл зүтгэл гаргадаг. Ер нь бол тэгээд ямар нэгэн асуудал гарсан ч гэсэн тэрийг ингээд даван тулах сэтгэлийн хүч ч юм уу тийм. Тэгээд ер нь л хичээх ёстой шүү гэж өөрийгөө боддог. За баярлалаа. Таны амьдралын үнэт зүйл. Миний амьдралын үнэт зүйл бол гэр бүл. Тийм. Тэгээд одоо би бас нэг аав ээж нэрээ бас их баргадаг. Ээж нар маань бол тэр тусмаа бид хоёрын бүр ханифт хоёрын хамгийн хүчтэй төшөө болохоор ээж нар маань байгаагүй бид нарыг хараад ирэхгүй ээж амар нар байгаагүй. Тэгээд яалтчгүй гэр бүл тэгээд би бас өвөөмэгээр айгүйх бахархдаг байхгүй. Манай эмээ тийм нэг юу эс айгүй тийм тайван ерөөсөө тийм хэр баргийн юм дуурлахгүй тэгэл айгүй тийм бяцлал хийдэг ч юм уу тийм хүмүүс бяцлал хийдэг байхгүй. Тийм. Өвөө маань болохоор айгүй тийм Эрдэм номонд шаандсан тийм одоо нэг бичиг хэрэг юм байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн төлөө төрийн бас байгууллагатай. Тэгээд тэрний хадвал одоо эмэгтэйчүүдийн дуу хоолой болж бас их засгийн газрын ордноор аявих явдаг тийм юм байсан. Тэгээд өвөө эмээгээрээ маш их багтдаг. Ер нь өвөө эмээтэйгээ байхдаа хамгийн мартагдахааргүй тийм дурсамжтай зүйл хизээ байсан бэ?
өвөө эмээ маань ингээл хүүхдүүдэд цуглуулаад байхдаа хамгийн их аз жаргалтай гэдэгсэн. Тэгээд өвөө эмээ дээр ингээл цагаан сар хийсэн ч одоо ямар нэгэн баяр ёслол ч юм уу эсвэл ингээд хүүхдүүд нь баяр ёслолоор ч биш зүгээр ингийн үедээ ч гэсэн ирээд дандаа зугаад ингээд тоглож өвөө эмээг маань баясгаа тэгээ явдаг. Тэр үед нь айгүй маш гоё. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэн нөгөө их нараасаа суралцаад бас одоо нөгөө аав ээжигээ тий баярлуулах ямар дурсамжтай зүйл хийж болох вэ гэж бас айгүй боддог л доо. Тий. За таны хувьд одоо баг удирдах байгаа хүн тий 5 жилийн дараа багийнхаа гишүүдийг ямар амжилттай гаргацсан байна гэж бодож байна. Бас болрогийн хувьд маань 5 жилийн дараа Абикодо хаана хүрсэн байх зорилго тавьсан байгаа юм. Ер нь бол багийнхныгаа бол би амжилтанд хүрнэ гэж харж байгаа. Манай багийнхан бол бүгдээрээ мундаг өөр өөрийн гэсэн онцлог ур чадвартай, скиллтэй. Тэгээд тэр нь бол өөр өөрсдийгөө ингээд нөхчдөг, нэг нэгийг нөхдөг. Тэгээд нэгээ маш их урмын үгээр дэмждэг, чадахгүй зүйлд нь тусалдаг. Тэр нь нэг ил биш ч гэсэн ингээд нөгөө хоорондоо ингээд контакттай байгаа нь ингээд бусдын ингээд танаа хажим мундаг ингээд ингэж ажилтдаг шүү гэдэг нь айгаа сонсогддог. Тэгээд би өөрөө ч гэсэн тэр мэдрэмжийг ер нь багныхаас автай. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн. Яа тэгэхээр нөгөө шүн нөгөө төрсний дараах шүн хүүхэд унтаад илүү сугалахаар хөхөөс агаад тэгээд илүү сүгээ хийгээд он сараа бичээд хөрчөндөө хадгалцдаг. Бас хөлдөөгчөнд хадгалаад тэгээд илүү сүгээ бас эхнийхээс ч юм уу тий шинжилгээ өгч танилцуулж болдог бүтээгдэхүүн. Би ч өөрөө их баригч мэрэгчлээ шүү дээ тий. Тэгээд бүтээгдэхүүнээрээ дамжуулаад ингээд одоо ээжгүй, ихчгүй тийм хүүхдүүд ээж болоод одоо надад тулгамдчихсан асуулт гэхээр одоо би болохоор өөрөө их баригч. Дээр нь би дүүнэр айгу хасардаг гэсэн болохоор хүүхдийг ингээд өсгөх тал дээр л надад бол асуудал тулгарч байгаагүй. Тэгээд би нөгөө бүгэн болгоно тэгнийч чаддаг гэж бодсон ч үгүй юм байлээ. Тэгээд манад төрчөөд хичээ та надад ирээд туслаад өгөөч гэдэг. Тэгээд би очиж хоноод хүүхдийг ингээд усанд оруулаад тэгээд ингээд нөгөө асаргаа суулгаа зааж өгчээсэн. Тэгэхээр нөгөө магадгүй манад бол азтай ихчтэй, ээжтэй тий. Тэгтэл ээжгүй, ихчгүй эмэгтэйчүүд яаж одоо хүүхдээ асархаа мэдэхгүй тиймэрхүү тал дээр нь би яаж тусалж чадах вэ гэж бас ер нь өөрөөсөө асуудаг байхгүй. Тэгэхээр магадгүй би одоо ам бүл нэмнэ гэж зорж байгаа. Манай гэр бүлээ. Тийм тэгээд гэр бүлээ шинэ хүний үлгэдэж аваа тий. Яг боддоор ингээд гоё асаргаа сувилгаа хийгээд ээжүүдэд хүртэйгээд бүст хийгээд ч юм уу тий. Ингэж хүүхдээ асрах хэрэгтэй юм байна. Ингэж эргүүлж хэрэг өсгөх хэрэгтэй юм гэдэг. Тийм тэгэж туслахынсаа гэж боддог. Тийм байна. Яг одоо яг цагт хэрэгтэй зүйл байна гэж харж байна. Ялангуяа нөгөө шинэ ээжүүдийн хувьд яхаа мэдэхгүй тий. Мэдээж хэрэг анх хүүхдүүл гэдэж явж байгаа учраас хаанаас эхлэх үү, яаж барих хүртэл хэцүү гэдэг шүү дээ. Аав нар нь сандраад гарын авлагыг болгоод гаргачих юм бол бас би ч одоо хоёр ээж тусалсан. Ер нь тий. Манай одоо нэг гэр бүлийн маань хүний их чинь одоо манай ихч төрөөд тэгээд тэр үедээ бас нэг манайх ихч хоёр хүүхдээ асарч чадахгүй орж ирээд хүүхэд усанд оруулаад өгч юм тий. Тэр үед нь ингээд бараг 1 сар хүртэл ингээд усанд оруулаад тэр хоёрт ингээд зааж өгөөд 7 хоног ч үлээ 1 сар болоо тэр хугацаанд зааж өгчээсэн. Тэгэхээр одоо тэнэгээрэл бас бусад туслаамсаа гэж боддог. Энэ контент чинь яг манай одоо бүтээгдэхүүнүүд ялангуяа пижоны бүтээгдэхүүнүүд айгуу сайн тохирох юм байна гэж бодчих тий. Тийм болохоор та бүтээгдэхүүнүүдээ энэ контенттой ашиглаад тий. Илүү одоо зөв хэрэглээ, дадал зуршил тий. Энэ зүйлийг ирээдүй болж байгаа Монголын ирээдүй болж байгаа хүмүүсийг зөв хүмүүжихэд оруулж байгаа хамгийн том хувь нэмэр нь болох гэж харж байна. Тэгээд бас хэрэглэгчтэй хамгийн зөв сонголтыг пижон брэнд оруулж ирээд одоо энийг л хэрэглэх ёстой юм байна тий. Нөгөө хүүхд одоо орчин үед одоо төрөлтөд болохоор хүүхд айгүйх харшилтай болсон. Ер нь бол эмзэг мэдрэмтгий бас нөгөө нэг ээж нар нь одоо хүүхдээ тууралт муралт гаргаж чихрээс харшилтай. Тэнгүүтэл тэрийгээ яг яаж хандгаач мэдэхгүй тиймэрхүү тохиолдол бас гардаг. Тэрнээс урдчлан сэргийлээд анханасаа зөв хэрэглээ гэдэг юм байна шүү дээ тий. За миний амьдралын зорилго бол одоо Абикодогоо бас адилхан ер нь эрүүл монголчуудыг бүтээхийн тулд эрүүл сонголтыг одоо бидэд маань харилцагч хэрэглэгчтэй түгээж ажиллаж байгаа. Тэрнтэй адилхан би ээж аав
гэр бүлийнхнийгээ эрүүл инх хамтдаа маш олон гоё зүйлсийг үзэж дурсамж бүтээхийг хүсэж байгаа. Хоёрт нь гэх юм бол би хүүхдээ маш гоё зөв хүмүүжлтэй хүн болгож өсгөх юмсан гэж ер нь бол манай гэр бүл ярилцдаг. Тэгээд энэндээ ч гэсэн гэр бүлийн маань бид нар ер нь бол ингээд өөрсдөө үлгэрлэж гоё зөв байхыг хичээж байгаа. Гуравт нь гэх юм бол дуртай зүйлээ хийн гэдэг бол маш гоё. Ер нь бол өөрийнхөө одоо чи юу их дуртай вэ гэж өөрөөсөө маш их асууж ирсэн. Тэгсэн чинь миний хувьд бол би нөгөө нэг анаахын салбарт ээжийнхээ хүслээр орж исэн. Өөрөө бол маш их тийм тоон дуртай хүн байсан. За тэгээд ер нь Абикотод холбогдсон зүйлс маань ээжийнхээ сонголт, миний сонголт сонирхол хоёр миксэрдэж тэгэж одоо хүртэл ажиллаж байгаа. За тэгээд богинохон амьдрах энэ орчлон нийгэмтэй одоо хэрэгтэй зүйл хийнэ гэж боддог. Энэ зорилго маань болохоор компанид маань бас оршин тогтнож байгаа нэг зүйл. Тэр нь юу вэ гэхээр бусдад туслах, чадахгүй мэдэхгүй те зүйлийг хэрэглэгчдэд таниулах гэдэг огтлцоогоор компани маань зорилго нэгтэй биш байсан бол магадгүй би энэ компанитай удаан ажиллах байхсан баха гэж боддог. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол ээж маань хэлдэг байсан. Эзэн хичих юм бол заяач нэ. Тийм чи өөрөө л хичих юм бол чиний амьдрал яг л чиний хичээсэн шиг тийм л одоо хувь тавилангаар амжилтын 99% хичээл зүтгэл тийм ээ. Хоёрт нь үнэн чудраг байдал. Хүн өөртөө үнэн чудраг байж чадахгүй бол бусдад ч гэсэн тэгж үнэн чудраг байна гэж аахгүй. Тийм. Тэгээ гуравт нь болохоор тууштай байдал. Нэг одоо тууштай байдал гэдэг нь би одоо хийх дуртай зүйлээ л бариад авсан бол тэрэндээ илүү их тууштай хандах. Эсвэл би энийг чадахгүй байна гэж болоо дахиад өөр юм лөө ч юм уу ингээд хувраад байвал нэг юмдаа тууштай байж чадахгүй бас тэр газараа их тийм олон амжилт гарахгүй байх л гэж харагдав. За одоо баг ахалж удирдах байгаа хүний хувьд тий хэрэглэгчийн өмнө үүрэг хариуцлага бид нар бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Ялангуяа Япон бүтээгдэхүүнүүд бол чанар нь бүтээгдэхүүндээ шингэсэн тий. Ямар ч сурталчлах шаардлагагүй гэдэг концепт байдаг шүү дээ. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Тэгээ энэ бүтээгдэхүүнээр дамжуулаад бусдаа ямар аз жаргал түгээдэг вэ? Одоо 4 жил ажиллаж байгаа баг ахлаад. Тэгээд ингээд яг компаниараа дамжуулаад Шанхайгийн үйлдвэр, Японы бас очиж үйлдвэрүүдээр танилцчихсан. Тэгэхээр японочууд одоо бүтээгдэхүүнийг зүгээр нэг ингээ гаргаад одоо ингээд ашиг олохын төлөө биш, маш их олон судалгаа шинжилгээнээр хийжээж ер нь бол хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ их итгэл сэтгэллийг одоо Абико хувьцаанд компаниараа дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байгаа нь одоо миний хувьд бол маш их үн цэнтэй ажил. Багийнхандаа ч гэсэн хэлдэг би. Одоо миний хувьд бол би бол арх тамхиг нэг ер нь дэмждэггүй хүн. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь хэрэглэхийг зордгоо. Тэгээд ийм бүтээгдэхүүнээр ч юм уу буруу талаар ингээд мөнгө олсон мөнгө ч гэсэн одоо хүнд тийм хэрэгтэй болж гоё үлдэж чадахгүй. Ирээд одоо өнгөрсөн амьдралд ч гэсэн тийм гоё буян үлдэж чадаагүй юм. Одоо ажиллаараа дамжуулаад болохоор хэрэглэгч болно. Одоо нэг харилцагчтай маш гоё үн цэнийг түгээгээд хамтдаа түгээж тэгээд ирээдүйн одоо Монголын залуучуудтай бас маш гоё гэрлэгээ тий гоё үлдэж байгаа л гэж ажиллаараа дамжуулж гоё үлдэж байгаа гэж бодож байна. Харин яг ийм залуус манайд монголчууд сүүлийн үед айгүй их болж байгаа тий. Яг энийг залуусыг бэлддэг их сургууль нь гэх юм уу? Яг хөгжих боломжтой газар нь Абико гэж бас боддог. Би ч гэсэн яг гэж боддог. За баярлалаа. За тэгээд одоо энэ 9 жилийн хугацаанд мэдээж эрг таны хувьд, ажлын хувьд, тэ амьдралын хувьд ингээд нилээдгүй олон сорилт даваанууд гарсан баг. Энэ дотроо за энэ хүний одоо энэ урмын үг намайг босгосон шүү гэх юм уу те. Эсвэл тийм талархаж явдаг. Хизээч мартагддаггүй тэр хэсгээс явуулж. Нөгөө нэг анх Абикод ороход болохоор анх чимээ захиралтай уулзчихсан. Тэгээд удирдлагууд маань ямар гоё тийм энгийн хэрнээ бас ажилтнаа айгүй их сонсдог. Тэгээд ажилтныхаа дуу хоолойгоор дамжуулаад ажиллаараа бас ингээд нэг ажилд ингээд одоо нэг дуу хоолойгоор дамжуулаад ажлаа одоо өөрчлөлт ч юм уу хийдэг. Тэгээд хоёрт нь нэг баг удирдаад ажиллаж байсан чинь бүрэн заяад захирлаж байсан. Тэгээд нэг тэр үед надад айгүй хэцүү юм
байсан аахгүй юу нь бол тэгвэл ингээд хаалгаа хажаал за одоо чи яг энийг ингээд хийгээд их гээл бүр ингээд хажуудаас болгож байгаа детальны зааж өгвөл тэгэл за би энийг үнэхээр хийж чадахгүй юм байна гэж баг уйлж дуулаад явж хахад чи хийж чадахгүй өөр хин ч чадахгүй гэд амбарта тэгээд би тэр үгэнд нь айгуух босч исэн. Үнэхээр би чадах хэрэгтэй юм байна гэдэл итгэл хүлээлгэж чинь тий. Тэгээд өдөө хүртэл ер нь одоо Апикод баг ахлаж ажиллах хүмүүсээр юм зөв тавьж өгсөн гэж харж байгаа. Баярлалаа. Танаас би нэг 4 зүйл дээр асуулт асууя. За ер нь та хэр сэтгэл хөдлөлтэй хүн бэ? Эсвэл логикийн хувьд боддог хүн үү? Би болохоор нэг тийм сэтгэл хөдлөл багтаа ч юм уу эсвэл бол нөгөө нэг заримдаа ингээд сэтгэлээр унсуу гэдэг болохоор одоо нөгөө нэг өөрийнхөө инээд дээр ингээд нөгөө нэг тийм дотгошоо болж байгаа зүйлээ ингээд нуух гэж хичээдэг ч юм уу тийм. Тэгээд заримдаа нөгөө нэг инээд мутаа ч юм уу ингээд чанга нэг ч юм уу тиймэрхүү бас байдаг. Гэхдээ яг сэтгэл хөдлөлийн хувьд бол айгу тийм яг тийм амар сэтгэл хөдлөлтөд биш. Ер нь бодлоо нэлээд дотгошоо талтай. Тийм. За хэр логиктэй ханддаг вэ? Аливаа зүйлийг зарим зүйл дээр болохоор бас жоохон ингээд сэтгэл хөдлөлөөр ч юм уу хандж гад тэгээд тэр үедээ бол жоохон пауз авч байгаа ч юм уу те зарим зүйл дээр бол ер нь бол за би энийг харъя үзье за түр хаашин тавьж агаад нөгөө нэг дата шинжилгээнд дээр ч юм уу скол бол тэр хүний одоо ярилцсан хүнийхээ ажилтныхаа одоо нөгөө нэг бодож агаад ер нь бодож байгаа л хариулт өгдөг. Тэгээс яг тэр доор нь бол хариулт бол өгдөг. Чадах зүйл дээр бол тусалдаг. Чадахгүй зүйл дээр болохоор энэ зүйл дээр нь ингүүл зүгээр юм гэсэн туршлага ч юм уу зөвлөдөг. За одоо Монгол компаниуд гадагшаа их гарч ийн тий. Гадаадын зах зээл дээр их том зах зээл байна гэж харж байна. Тийм болохоор бидний хувьд дэлхийн дүнлэгдэх гэдэг чухал байгаа одоо хэлнээс ахуулаад тийм болохоор дэлхийд үнэлэгдэх хүн гэдгийг та юу гэж боддог вэ? Дэлхийд үнэлэгдэх хүн гэдэг нь болохоор маш их тийм одоо буян хураасан нийлэлэгдэх багтай. Бусдад тусалж дэмжих тий одоо нэг хэцүү амьдралтай улс орнууд байгаа шүү дээ тий. Би ингэж боддог байхгүй зарим хүмүүс ингээд Монголд амьдарч байгаа л гадагшаа аялахсан гэж мөрөөд би өөрөө ч гэсэн гэж мөрөөдчихсэн тэр хүчтэй болоор ч юм уу гадагшаа ч бас аялжсэн. Тэгээд би аялсныхаа дараа ч юм уу те тэр хугацааны дараа би Монголд амьдарч байгаа одоо ямар их азтай хүн бэ гэж бодсон. Тэг шүү те энэ олон дэлхийн хэцүү улсуудаас Монгол гэдэг ямар гайхамшигтай улс вэ? Хэд их маш хөгжилтэй орнд ч гэсэн байсан. Тэр болохоор хитрхи нөгөө нэг хөгжил ихтэй болоод ирэхээр хүмүүсийн харилцаа бас байх болчтой. Тэгэж харагдчихсан. Тэгээд би бас Монгол төрсөнд аяг багтдаг. За Апикочуд бид хайрыг түгээж хамтдаа хөгжиж ажилладаг хамт олон лээ. Тэгээд манай өнөөдрийн хайрыг түгээж байгаа нэгэн гишүүн болох удирдагч Болроо маань хэрхэн хайрыг түгээдэг талаараа ер нь бол яхаа өөх гэж хичээдэг. Тэгээд нөгөө нэг талархлын загтал ч юм уу тэгээд нэг өөр одоо нөгөө нэг мессенжерээр ч юм уу те үгээр аль болох нөгөө нэг талархж байгаа сэтгэлдээ бас үлдэхгүй зүгээр дотгошоогоо үлдээн гэдэг бол бас нөгөө хүнд нь үнэхээр одоо тэр хүн талархаж байгаа ч юм уу гүч юм мэдэхгүй шүү дээ тэгээд би бас аль болох за талархсан сэтгэлээ илэрхийлж хийсэн гэд ер нь бол тэгээд хүнд нөгөө нэг уучлаарай баярлаа гэдэг үг амархан юм шиг нэ хэлэхэд ингээд жоохон хэцүү юм шиг тэгтээ тэр авж байгаа сэтгэл нь бас их гоё халдаж чадчихаа тийм шүү дээ таны хувьд аз жаргалыг ер нь юунаас мэдэрдэг? Ер нь бол аз жаргалыг гэр бүлээсээ хамт олноосоо л мэдэрнэ. Ер нь хайрдагч гэр бүл. Тэгэл ер нь бол уулзаж учирсан хүн болгоно тэг зохиолоор учирсан байж тараа. Тэгээд Апикод ажиллаж байгаа ч гэсэн ер нь бол миний маш том хувь тавилан гэж би боддог. Танаасаа зурагдсан гоё зураг байна тий. Баг хамт олондоо гэж хэлэхэд уулзаж учирсан бүх хамт олондоо маш их баярлалаа. Нэг баг болон ажиллаж байгаадаа тэгээд Апикогийнхаа нэг эцэс олон ажиллаж байгаадаа тэгээд та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүл бие сар улаан хамтдаа хөгжцгөөе.